Нийслэлд бас нэгэн шинэ төсөл хөтөлбөрийг бид эхлүүлж байна. Тэр нь энэ нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хот нийтийн аж ахуйн тогтцолт үйлчилгээг сайжруулах, мөн модны суулгац үрсэлгээ судалгааны төвийг байгуулж байгаа. Энэ судалгааны төвийг байгуулж урж өдөр бид бас нээлтийг хийсэн өнгөрсөн ням гарагт ингээд 40 мянган суулгацыг суулгасан байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар, цаашдаа ер нь Улаанбаатар хотод хавар болгон оюутан залуучууд сургууль соёлоо төгсгөөс эхлээд хонхны баяраа хийдэг. Ёслол баяраа тэмдэглэхдээ илүү үр бүтээлтэй, илүү бас байгаль орчиндөө ээлтэй ажил хэрэгчээр энэ сургууль соёлоо төгссөн баяраа тэмдэглэдэг байхын тулд оюутан сурагчдыг төгсөлтийн баяраараа очиж мод үрсэлгээ суулгадаг ийм талбайг, зориултын талбай гаргаж өгч байгаа. 9 дүүргийн боловсролын газарт мод суулгач тарих, ангийн танхимаас гадуур байгаль экологийн сургалтыг явуулдаг байх боломжийг гачууртын эхөөд бид бас энэ Минж нутагшуулах төвийн ойролцоо, хойд чиглэлд, Чингэлтэн чиглэлд, Баян зүрх, Сонгон хайрхны чиглэлд гаргаж өгч байгаа. Энээс гадна бас нэгэн мэдээллийг дуулгахад манай иргэд өөрсдөө сайн дураараа мод тари, зүлэг тари, дээрээс нь суулгач үрсэлгээ хий, хөвд нуур байгуулъя гэдэг. Улаанбаатар хотын хуурайшлтыг багасгах, дээрээс нь саарл усыг ашиглах, энэ үерийн далан сугуудыг дагсан шар усыг ашиглах замаар бид хөвд нуур байгуулах ажлыг бас эрчимтэй эхлүүлж байгаа. Энэ хүрээнд 1884 га газрыг хүсэлт гаргасан, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой иргэн аж ахуй нэгжүүдтэй ямар нэгэн хүндрэлгүйгээр, дарамтгүйгээр бид газрыг олгож гаргаж өгч байгаа. Ингэснээр 1884 га газарт иргэд маань суулгач үрсэлгээгээ хийж болно. Ургамал, төрөл бүрийн ургамал, бусад энэ ногоон байгууламжийн чиглэлийн ажлуудаа хийх боломжтойгоос гадна нуур хөвдийг байгуулах бүрэн боломжтой. Өөрсдөө санаачлахаараа хий, олон улсын байгууллага, гадаад дотоодын зэмлэл тусалцаагаар хий, хувь хувьсгалын шугамаараа хийхээр газар нь олддоггүй, эрх нь олддоггүй, олох гэж, өгөх гэж өчнөө юм болдог бол бид албан ёсоор энэ санал авч байгаа. Та бүхэн маань бас саналаа ирүүлээрэй. Ингээд Улаанбаатар хотын энэ байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх, усны нөөцийг хамгаалах, усны эхийг хамгаалах, мөн үрсэлгээ суулгацтай холбоотой бүхий сургалт зөвлөгөөнийг явуулах ийм албан ёсны судалгааны төвтэй Улаанбаатар хот болж байна гэж та бүхэн маань ойлгож болно. Ингэснээр манай хот тогтчлтын байгууллага бас мэргэжлийн чадварын хувьд бийгчих боломжтой. Өөрөөсөө энэ ногоон байгууламж хот нийтийн аж ахуйгаа тогтчилж цэцэрлэгчдийн ажлыг аваа явуулдаг. Гэхдээ нэг настай биш, олон настай байнгын үржиж хөгжиж байдаг ийм мод суулгацаар бид энэ судалгааны төвийг үйл ажиллагааг нь өргөжүүлж ажиллана.